Grandmade podcast. Амьдралын шинэ хэм маягийг хэвшүүлье. За бүгдээрээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд Grandmade podcast. Тэгэхээр та нар энэ нэрнээс ойлгосон байх Grandmade эмнэлгийн мөн Eco-List-тэй хамтран явуулж байгаа ийм подкаст байгаа. Тэгэхээр би подкаст гэдэг нэрэнд баригдахгүйгээр энэ нэвтрүүлгээ явуулъя гэж бодсон. Тэгэхээр энэ бол подкаст хэлбэртэй. Гэхдээ Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө зориг шулууцсан хүмүүстэй яриа өрнүүлэх ийм нэвтрүүлэг байгаа. Өнөөдрийн дугаарын зочноор бол бид нэр Батхүү эмчийг өрсөн. Батхүү эмчийн тухай түрүүс надад хэлээ. Ямар ч гэсэн Батхүү эмч сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж. За би бас онцгой нэг хүнийг танилцуулъя. Анар гэ манай бас эмч. Гэхдээ би өөрийнхөө хувьд бол энэ нэг эмч гэхээсээ илүү манай тэ хөтлөгч, хамтрагч гэж үзэж байгаа. Эмч учраас эмнэлгийн талын асуултыг нэлээд гүнзгий, нэлээд бас хүмүүст өгөөжтэй талаас нь ярих бах. Би бол эрүүл мэндийн талаар бол маш бага мэдлэгтэй. Гэхдээ мэдээж эмнэлэгт очсон. Эмчээс урд найдаг байсан. Одоо айх нь гайгүй болж байгаа ийм хүн байгаа. Тэгээд би яг нөгөө эмчээс айх гэдэг сэдв зүгээр бодлоо гэхэд урд нь бол ер нь бол ингээд нэг нас залуу ч юм уу одоо Монгол сэтгэл зүй ч юм уу эмнэлэг гэдэг бол миний амьдралд бол нэлээд хол байдаг тийм зүйл шиг бодож байлаа шүү дээ. Яг зарим нэг эмч найз майз байх юм бол тэ нэг жоохон сонирхолтой ингээд анзаарч харчаал за эмч хүн байна даа гэж өнгөрдөг. Тэгээд ингээд нас айх тусам эрүүл мэнд гэдэг сэдв чи өөрөө миний амьдралын бүр анханасаа төлөвлөх сэдв байсан юм байна гэдгийг илүү ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сэдв бол би хэвээрэл гэж бодож байна. Ингээд тий манай одоо нэвтрүүлгийн нэг гол одоо санаа бол бид нэр аман яриагаар биш одоо жинхэнэ эмчтэй нуулзаж өөрийгөө эртнээс төлөвлөж эрүүл мэндэд анхаараарай, эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай гэдэг энийг бол Grandmade маш амжилттай хэрэгжүүлсэн шүү гэсэн ийм тий толгой мессежээр эхлэе. Ингээд би яхасаа илүү Батхүү эмчээс асууя. Батхүү эмч өнөөдрийн бидний ярих сэдв бол мэдээж үений гэмтэл. За тэгээд сүүлийн үед ер нь бол өвөл бол гэмтэл сувгийн өвчлөл бол нэлээд их болох уу? Ер нь бол өвөл болохоор гэмтэл цог гэхээс илүү гэмтэл дотор одоо ясны хугарлууд нэлээд сэтгэлд энэ яг манай орны одоо онцлогтой холбоотой өвөл болдог, хөвтөрдөг, цас мус гардаг, энэтэй холбоотой альтерж унснаас болж одоо мөчтийн хугарлуудад нэлээд их байдаг. Энэ хугарлууд маань бас жоохон төвөгтэй хугарл яс гэдэг юм маань бол заавал одоо их хөвчлэн хагалгаа хийж эвэнд нь орж хадчихж идэгдэг юм эрсдэл байдаг учраас ер нь бол төвөгтэй. Тэрнээс гадна бас унсан үед бол зөвхөн яс хугарахаас гадна үений одоо холбоос шүрмсний гэмтлүүд бас их илбэг тохиолддог. За тийм манайхан болохоор бас шүрмсний гэмтлийг бас нэг тоохгүй үе хавдцгаа хугараагүй зүгээрээ гээд орчиход байдаг. Энэ мэн бас алстай 5-10 жилийн дараагаас үений одоо өвдөлт үүсгэх, үйл ажиллагааны алдагдал үүсэх ийм одоо үүсэх юм бас. Тэгээ Батхүү эмч ингээл ярьж байгаа одоо ингээл амар ярьж хадаж тэрийг эмчлэнтэй. Одоо шүрмсэнд асаржвал яг өндөр гэл тэ. Тэгэхээр зүгээр нэг энгийн үе мөчнийг энгийнээр ярахаар үе мөчний согог гэл нэг зүгээр хэлчих болж шүү дээ. Гэтэл тэрийг эмчилгээ арган цаанаад үнэхээр тийм юм бол бид нар анханасаа л бодохгүй юм бол хадаж эмчилнэ гэдгээр чинь ерөөсөө бүр амар ингээд нарийн яриад байгаа маань болохоор зүгээр нэг үений гэмтлэгээ хэлчихээр нөгөө эмчилгээнүүд манаас олон төрөл байдаг учраас яг юуных нь гэмтэл вэ гэдгээс хамаарат эмчлэх арга маань олон юм. Заавал хагалгаа ихгүйгээр ерийн эмчилгээ хийж болно, физик эмчилгээ хийж болно. За зүгээр хөдөлгөөн хязгаарлаад идэгж болно. Тийм учраас эмчилгээний аргыг сонгохын тулд одоо ингээд бас нарийсгаж хугарч юм уу шүрмсэг гэж яриад байгаа юм л да. Ер нь бол хүний настай холбоотой юу? Энэ одоо гэмтэл яг нас бол холбоотой л да. Энэ яагаад холбоотой вэ? Энэ физиологийн талаас нь бас давхраас унж байгаа шүү дээ, тий. Нас ах тусам чи юу болох вэ гэхээр нөгөө ясны маань бат бөх байдал, шүрмсний маань бат бөх байдал одоо алдагдчихэдэг. Энэтэй холбоотойгоор бол яг хөглөөр нөгөө хугарах, гэмтэх, тасрах юм маань бол арай илүү тохиолддог л доо. Grandmade podcast. За ер нь бол бас туршилтын бичлэгүүд байдаг. Нөгөө нэг ясыг те колон дотор хийгээд 7 хоног гаргаж ирээд яаж энэ өөрчлөлт нь юу вэ? За яг үүнтэй адилхан хүний эргэтэн лүү коло одоо хүн лүү коло орж ийн гэж ойлгоо шүү дээ те. Тэгвэл яг ястай шууд харьцдаг.
байгаа. Хамгийн түрүүж юу тааж цааг шүдтэй харьцаж байгаа тийм. Шүдэнд бол яг тийм дам нөлөөлөл бол үзүүлж болох. Энийг бол шүдний эмчнэр бол сайн мэдж байгаа. Шүдний эмчнэрийн асуултаа хоёулаа бас бодож байна тийм. Тэрнээсээс яг ясандаа бол коло шууд нөлөөлж байгаа бол байхгүй тийм. Тийм юм үү. Бид нар бол нөгөө энгийн гэмтэл талаас нь бас өнөөдөр ярьж байна л да. Гэхдээ зайлшгүй эмчилгээ гэхээр сая бол Батгүй эмчийн хэлдгээр бол нэлээд хүнд эмчилгээ юм байна шүү дээ. Бүр бол нэлээд хүнд гэмтэл бол тий. Тэгэхээр бид нэр өөрсдөө их боломжтой байх юм байна. Юу зайлшгүй хаалгаанд орштой залттай байдаг тийм юунууд байна уу? Одоо ямар тохиолдолд юм болон физик эмчилгээ эсвэл дасгал эмчилгээгээр эмчлэх үү? Яг ер нь бол ясны хугарлын хувьд бол ямар үед зайлшгүй хаалгаа их вэ гэхээр яс маань одоо нэгдүгээр хайл эсгэрээ хугарсан байна гэдгээс хамаарна. Тэрний яаж юм гэхээр яс одоо тэжээл сайтай хэсэг, тэжээл багтай хэсэг гэж байна. Тэгээд тэжээл багтай хэсгээр хугарсан бол аль болох одоо хадж хагалгаа хийж илүү сайн идэгдэг. Хоёрдугаарт нь хугарал маань зүрсэн байна уу, зөрөөгүй байна уу гэдгээс бас их хамаардаг. Ширмэс зөөлөн эдийн хувьд бол одоо тэр ямар зэрэгтэй тасарсан байна, бүрэн тасарсан юм уу, хагас тасарсан юм уу гэдгээс хамаарат стасал эмчилгээ хийж болдог. Зүгээр физик эмчилгээ болон зүгээр эвийн эмчилгээнүүд хийж болдог л доо. Энэ эвийн эмчилгээ гэдэг нь юу яриад байгаа гэхээр тодорхой хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж нөгөө шүрмсээ амрааж идэх нөхцөлийг бүрдүүлж идэг бас ийм эмчилгээний аргууд байна. Гэхдээ нэг бэртэл бол бас олон хоног баха та энэ хугацаанд бол нэлээ ордог тийм эмчилгээ санагдаж шүү дээ. Яагаад яг энэ шүрмсний суналтууд маань зөв хугацаа ордог шалтгаан юу гэхээр шүрмс гэдэг юм маань өөрөө цусан хангамж багтай. Одоо цус очих баг байна гэдэг маань нэгсэндээ тэжээл баг очиж байгаа гэсэн үг. Тэр чинээгээр идэх хугацаа маань удаан байдаг. Тэгээд тэр идэх хугацаанд нь хөдөлгөөн хорж иж одоо хэвийн физиологийн байрлалд нь буюу хэвийн байрлалд нь байлгаж иж одоо тэр сунсан гэмтсэн шүрмсийг идэхгүй бол хөдлөөд байх юм бол нөгөө шүрмс маань нэгсэндээ буруу идэг гэсэн. Үйл ажиллагаагаа явуулж чадхааргүй болно гэсэн үг л. Энэ нь шүрмс гэдэг юм маань ямар үйл ажиллагаа үүрэгтэй юм бэ гэхээр үеийг доктортой байлгах, сул хөдөлгөөн хийлгэхгүйгээр барьж явах юм үүрэгтэй. Тэгжээж үеийн мөгөөрс буюу одоо манайх нэг үеийн шингэн гэж яриад байдаг. Тэг үеийн шингэн гэхээс илүү үе гэдэг юм маань бол хоёр талаас юм хатуу гадаргуу нийлжиж үе гэж үүсдэг. Тэр хатуу гадаргуу маань бол дундаа мөгөөрсөн зөөлөвчтэй байдаг. Тэр зөөлөвчүүд маань илэгдэх юм бол үеийн өвдөлт гэж юм маань үүсч эхэлдэг. Тэгэхээр тэр үлэгдэл үүсгэхээс гол хамгаалж байгаа бүтц маань бол тэр шүрмс холбоос. Эдгээр маань бол одоо яг үеийн доктортой хөдөлгөөнгөө барьж иж тэр үлэгдлээс одоо хамгаалж идэг. Тийм учраас энэ зөөлөн эдийн гэмтэл буюу шүрмсний суналт гэж яриад байгаа. Энийг бол маш сайн эдгэх нь олон жилийн дараа одоо үеийн өвдөлт үүсгэхээс сэргийлэх юм сайн эмчилгээ яадаг байна. Бид арцл байна уу те? За тэгээд сая эмч маань хэллээ шүү дээ. Ерөнхийдөө яагаад яс ингээд цусан хангамж багтаа байгаа гэдэг талаар тийм. Яагаад вэ гэхээр яст нь маань цусан хангамж нэг дотор талаасаа захлууга байдалтай байдаг байхгүй цусан хангамж нь. Эргэлт нь бол ерөнхийдөө тэгж явна. Нэгэн гоо зах. Яг ясныхаа төвөөс ахвалаа захлууга болох тусмаа цусан хангамж тийч баг очиж байна гэсэн үг. За тэгээд энэ талаар нөгөө талаар юу гэхээр нөгөө кологотойгоо бас холбож үзье тийм. Энэ Coca-Cola компани ямар холбоогүй шүү. Эртхэн зарлаа хэлж идэхгүй бол бид нэр тийм. Давхар маркетинг дээрээс нь үгүйсгсэн ямар ч мэдээлэлгүй шүү гэдгийг. Юу кола ухааны гэсэндээ биендик цуснах сахарын хэмжээ бол нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгээд сахарын хэмжээ нэмэгдснээр яах вэ гэхээр яг ингээд тогтмол нэмэгдээ яваад байх юм бол захын цусан хангамжууд өөртөө муудаж эхэлдэг байх нь. Нэгсэндээ цус ч өтгөрөө явчих чинь гэсэн үг. Тэгээд яг энэтэй холбоотойгоор ясны манд цусан хангамж төвөөсөө захлууга байгаад байгаа. Тэгээд захлууга очих гэхээр цусан нөгөө өтгөрсөн цус маань очиж чадахгүй тийм болохоор бас нэг талаар нөгөө нөхөн сэргийх процесс маань тэнд айгу удаан явагдана гэсэн үг болж байгаа байхгүй. Одоо ингээд нөгөө мултардаг өвдөг гэл нэг бас нэг тийм хүмүүсээ ойлгохтой шүү дээ. Энийгээ буцаад сэрд юм буцааж оруулж болд юм уу? Тийм яг мултардаг гэдэг маань яг зүгээр бүр мултаад гарцхаасаа илүү одоо өвдөний цагтаа холбоос гэж манайхан ярьдаг да. Урд болон ар цагтаа холбоос гэдэг. Намун хажуугийн холбоос гэдэг энэ холбоосууд маань гэмтчихдэг. Дагсарчдаг гэсэн үг. Тэгэнгүүтээ тухайн үедээ одоо өвдөж байгаад дараа нь зовиргүй болчтой нэг хэсэгт. Тэгээд энэ ямар үед зовир үүсдэг вэ гэхээр нөө сакс тоглох одоо гинт огцон гүүж харах энэ үед болохоор үе өөртөө мултарж байгаа юм санагддаг. За энэ маань түрүү ярьсан үений доктортой байдал нь алдагдчихсан гэсэн. Энийг бол бүрэн эмчилж болно. Энэ бол одоо ямар шүрмсэн тасарсан бэ тэрийг буцаагаад
сэргээддэг. Ингээм бол үе маань буцаад доктортой байдлаа олж авна. Ингэснээрээ цаашдаа нөгөө үений мөгөөсний илэгдлээсээ сэргийлнэ. Тэгээд цаашлаад үе солих хагалгаа эднэрт орохоосоо одоо бас ингээд сэргийлэх юм боломжтой болно. Одоо энэ холбоос гэмтэхэд гол нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь юу вэ хөө? Яг одоо хамгийн гол хүчин зүйл бол юу нэр их хэвчний спортын гэмтлүүд. Дараа нь ахуй гэмтлүүд байна. Зөвхөн спорт гэхээсээ л одоо явгнаас унах барих энэ үед бас гэмтэж болдог. Одоо сүүлийн үед бол яг манай залуучууд бас харьцангуй спортоор хичээлдэг болсон. Тэгээд гол нь хичээл зан сайн боловч бас нэг хараад дутагдлаад аль нь зөв хичээлэхгүй шийдэх одоо нөгөө богино хугацаанд өндөр үр дүн авахын тулд бас хэд ачаалттай спортоор хичээлдэг. Эннээсээ болж бас сүүлийн их гэмтэж байгаа тохиолдол их гарч байна. Нэг ийм хүмүүс бас байдаг шүү дээ. Ингээл босхоор ингээд дуурайд байдаг. Чак гэл одоо робот шиг юм байдаг шүү дээ. Яг үе дотор дуурдаг зөндөө олон шалтгаан байна л да. Хамгийн одоо дийлэнх тэр босгод дуурдаг юм бол үений уут маань дотор хунаас гэж юм байдаг. Тэр нь хатуурчаад бас ингээд дуурайд байдаг тал байдаг. Тэгэхээр залуу хүнд тийм тохиолж болох юм. Миний бодлоор их залуу хүн тийм болно. Гэхдээ яг зөв үе дуурсан болгон бол заавал тийм муу эмгэг гэсэн ойлголт бол биш. Тэр миний саний хэлж байгаа тэр үений хунаас хатуурдаг. Нэг бол зүгээр огцом хөдөлгөөн хийхэд үений шингэн маань болохоор өндөр даралтанд ороод тэрнээс өндөр даралтын нөлөөгөөр үеийн хий үүсдэг. Тэрнээсээ болж бас дуурдаг талцаас байдаг. Тэгэхээр дуурсан болгоно бас муу гэж болохгүй. Гол нь дуурхаасаа гадна өвдөлт өгж байгаа бол бас тэрэн дээр анхаарах хэрэгтэй. GrandMed podcast. Ер нь үений гэмтэлтэд яаж мэдэх юм бэ би? Ер нь бол өвдөлт өгж л эхэлнэ л дээ. Тэрүүгээр л ер нь гэмтэл. Хоёрдугаар гэмтэл авсан даруйдаа нэг дүр төзөв. Өвдгөр хатгаад гэл нэг юм хүмүүс ярьдیں۔ Тий яг өвдөгний гэмтэл болсод янз айгүй олон төрлийн өвдөлт үүсч болно. Хатгаж болно, янгинж болно, хорсож болно, явхад өвдөн, суухад өвдөн гэл айгүй олон. Бороо орохоор өвдлөө гэл бас тэгтий. Тий. Үе мөчээр өвдөд байна гэл тий. Тийм байж болох юм уу? Тэгдэг бас. Одоо тэрийг сайн мэдхгүй. Тэгээ бас сонирхолтой юм сонсч ирсэн юм байна. Яагаад ингэж яг бороо орохоор цаг уур өөрчлөгдөж гэдэг өвдгөөр хатгуулж өвддөг вэ гэдэг сонсч сонирхож уншиж ирсэн юм байна. Тэгээ яадаг вэ гэхээр нэг өвдөгт маань өөрөө дотроо даралттай байгаа шүү дээ, тий. Агаарын даралт өөрчлөгдөн гоо тэнд байгаа даралтын зөрүүнээс хамаараад бас хандлагатай. Тэг ялангуяа бороо тэнгэр муутахаар тий. Нэгсэн агаарын даралт өөрчлөгдөхөөр таны бие дотроо өвдөгний тэр үед яах вэ? Тэр үед өвдөг янгиндаг хүмүүс яах вэ? Бороо оронгот ямар имчилгээ хийх вэ? Халуун үнэлтэд хийж байгаа шүү дээ. За ингээд GrandMed podcast нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо ингээд манай дараагийн нэг хэсэг болон байгаа. Тэгээ нэг бол би хувьдаа бол GrandMed сценарио био GrandMed-ийн тусламж гэж ингэж нэрлсэн. Тэгээ энэ тусламжийн тухай бол одоо бид нэ тайлбарлаж өгье. Таны ямар үед Батхүнчээ анар юмчээ одоо ямар үед GrandMed эмнэлэгт хандах вэ? GrandMed ямар тусламж үзүүлэх вэ? За энэ нь бол өнөөдрийн сэдэв маань үений гэмтэл гэж байгаа учраас эхний ээлжинд одоо магадгүй явгнаас унах ямар нэг спортоор хичээлж байгаад гэмтэл авсан тохиолдолд тухайн үед дайруухан ирж үзүүлэх хэрэгтэй. За гэмтэл дайруухан гэдэг нь хоёул бүр тодорхой ойлгочих. За би одоо ингээд цагс тоглож байгаад одоо ингээд тодорхой хэмжээний хөдөлний бэртэл авчлаа, өвний бэртэл авчлаа. Хэдэн минут цагийн дотор очих уу? Гэмтэл авал тэр даруй хамгийн ихний хэмжээнд авах хэмжээ бол тодорхой хэмжээгээр одоо тэр тухайн гэмтэл авсан хүчнийхээ одоо хөдөлгөөнийг аль болох хязгаарлах хэрэгтэй, гიშхгүй байх хэрэгтэй. За тэгээд шууд гэмтэл авсан даруйдаа шууд эмнэлэгт хэрэгтэй. Хамгийн зөв арга бол та. Тэгэхгүй бол зарим хүмүүс яд вөхөр гэмтчихэд гэртээ очиж давстаа цай тавьчаад дараа нь магаас нүрээд. Тэгээ би яг наадас гэж асуух гэдэг. Тэнгүүд тэр юу болдгоо гэхээр бас яг цаг хугацаа алдах гэхээсээ илүү нэгдүгээр хөндөө өрөө зовёртой, хоёрдугаарт нь эрт онцлог аваагүй өсөлөд одоо жишээлх юм бол зөрөөгөө хугарл байсан бол гисгэж яваад нөө хугарлынхаа зөрөөг нэмчдэг ч юм уу. Ийм хүртэл бас өндөрлүүд нэмэгдэх талтай байдаг учраас гэмтэл авсан бол тэр даруйдаа эхний ээлжинд гарын доорх зүйлээр хөдөлгөөнд хязгаарлах цэг болон боогод ингээд эмнэлэгт ирэх хэрэгтэй. За ингээд GrandMed эмнэлэгт ирлээ. Тэнгүүд хамгийн түрүү хэн хандах вэ? Хаана очих вэ? За тэгээ манай GrandMed эмнэлэгт болохоор яс үений мэдчлийн дасаг гэдэг байгаа. Тэр дасгийн эмчнэртээ үзүүлэх хэрэгтэй. Тэр хүлээн авах дээр очингуудаа өөрийнхөө өвчний одоо шалтгааныг хэлээд шууд тийм гэсэн. Манай хүлээн авах дээр ингүүд чиглүүлэгч хүмүүс байгаа. Тэд нар маань одоо шалтгааныг сонсоод
одоо бид нар л хойрлох нь шүү дээ. За тэгээд эренгүүт нь хамгийн ихний ээлжинд үзлэг хийнэ. Батгүй юмч онлайнаар муу эсвэл утсаар одоо би ингээд бэртэл авангуудаа шууд уцтаад асууж болох уу эмнэлэг рүү? Тийм, ерөнхийдөө манай эмнэлгийн 77000066 гэдэг харилцах үйлчлэгээний төвийн утас байгаа. Одоо энэ утастай холбогдоод ерөнхийдөө асуулт асууж болно. Тийм, тэгээд бас эмчтэй бас цаг авах ч юм уу те заавал нөгөө гэмтлийн шалтгаантай биш. Одоо жишээлбэл өвдгөр нь өвдөл байдаг те. Тэгтээ хизээ эмнэлэгт очих уу мэдэхгүй байгаа. Тэгээд ингээ яваа очсон чинь бас нөгөө эмчин цагт хүн үзэж байгаа ч юм уу те. Тэгэхээр заавал ер нь хэрвээ гэмтлийн шалтгаантай биш бусад тохиолдолд тухайн дугаар руу залгаад ерөнхийдөө цаг аваад үзүүлэх юм бол танд илүү их хялбар байх болно. За энэ бол нэг хөлбөр нь те. За ингээ саяны сагс тоглож ирсэн залуугийн түүхийг үргэлжлүүлэх гэж бодож байна те. За ингээд би нэг эвгүй гიშгчлээ. Даруйда хөдөлгөөнөөс харуулад ингээд Grand Med эмнэлэгт ирлээ. Хүлээн авахд очлоо. Хүлээн авах бол тэ гэмтэл савгын тасагт эмчтийг дуудаж үзүүлнэ. За тэгээд дахны ээлжинд бол үзлэг хийн. Үзлэг хийснээр яг хөглөрөө хамгийн түрүүнд одоо гэмтлийнхаа байдал болон одоо ерөнхий одоо нөө байдлаа тодорхойлно гэсэн үг л дээ. Тэрний дээр үндэслээд цаашаа яг хөглөрөө эрентгийн зураг авах, имран зураг авах гэсэн зураг одоо дүрс онцлогооны юмнуудыг хийн. За ингээд одоо эцсийн одоо дүгнэлт буюу одоо оншмаар гарах нь. Хугарал байна уу? Ширмсний гэмтэл байна уу? Магадгүй зүгээр зөөлөн эдийн нэцрэл эдний хүч үүсдэг тийм байна уу гэдгийг хараад за тэгээд аль гэмтэл байна гэдгээсээ хамаарат одоо эмчилгээний аргыг сонгодог юм. За миний сая хэлсэн сагс тоглож ирсэн залуу зөөлөн эдийн гэмтэлтэй байсан байна. За та ямар зөвлөгөө өгөх вэ? За тэгээд зөөлөн эдийн гэмтэлтэй байх юм бол хөдөлгөөн хязгаарлах хэрэгтэй. За тодорхой аль мөчөнд байгаас хамаарат чиг зүүх үү, гипс тавих үү гэдэг юм болох байх. За тэгээд хүүтэмжийн тавих хэрэгтэй. За тэгээд тодорхой зүгээр өвдөлт намдах арга хэмжээ авах хэрэгтэй. За тэгээд 7-оос 14 оны хугацаанд хянах хэрэгтэй. Өөрөө дураараа юу хийж болох вэ? Юу хийж болохгүй вэ? Яг зүгээр гинтэд тэр даруйда ирэх боломжгүй үед бол хамгийн одоо эхний ээлжинд бол түрүүний хэлсэн хөдөлгөөний хязгаарлах хэрэгтэй. Хоёрдугаарт нь аль болох хүүтэмжийн тавьж явах хэрэгтэй. Яг давтаа цайд нь тавьж болох боловч ер нь хүүтэмжийн маш сайн тавих хэрэгтэй. За тэгээд өвдөлт намдах одоо өөрт байгаа юм уу? Өвдөлт намдах юмнууд уух боломжтой одоо эмнэлгийн тусламж авахаас өмнө шүү дээ. Grand Med podcast. Ер нь сүүлийн үед энэ Grand Med дээр ирж байгаа энэ үе мөчний өвдөлтийн шинж тэмдгүүд нь аль нь илүү зохилж байна? За манайх болохоор яг нөгөө нэг Монголын жишээ хэлсэн үг шүү дээ. Аль өвдөлт нь илүү байна л гэсэн. Ер нь бол янд хоёр ингээ хуваажуулна л да үеийг одоо өвдөлтийг бол гэмтэл болон механиктай электэлтэй холбоотой үүсдэг. Өрөвсөлт өвчний шалтгаантай үүсдэг. Тэгээ манай дээр бол хөвчлэн юу болдгоо гэхээр наснаас хамаарч 40-оос дээш одоо 50-аас дээш насны хүмүүст бол хөвчлэн өвдний үений механик элегдлүүд буюу нөгөөсний элегдлүүдээс улсын үүсэлүүд 40-оос доош залуучууд бол хөвчлөө одоо гэмтэл спортын гэмтлүүд тэр дотор одоо өвдөг шагаа за мөрний гэмтлүүд бас ирж байна. За тэгээ шагаан дотор бол шагааны хугарал байна, ахилийн ширмсний гэмтлүүд бас их байна. Саяын одоо манай спортын залуу бол зөөлөн эд уучлаас бол нэг одоо мэс засал гэх байгуу энгийн имчилгээ. Тэгээ зөөлөн гэдэг маань бол ерөнхийдөө тийм айгу тийм ерөнхий нэр байхгүй. За. Тэгээ зөөлөн гэдэг чинь тэр ширмсэн жорн, мөгөөрсөн жорн, 90 төрних нөөхийдэн жорн гэдэг. Тийм. Тэгэхээр ер нь бол хамгийн нэгдүгээр зөвлөгөө бол заавал эмчд очих ёстой. Шинжилгээ өгөх ёстой, зураг авах ёстой болж шүү дээ. Тэгээд эмчийн зөвлөгөөгөөр эмчилгээгээ явах ёстой юм байна л гэж бид нэр ойлголоо шүү дээ. Нарын зөвлөснөр бол шаардлагатай бол уцаа дахиад илчих байна. 77000066 дугаар. Тийм 6 дугаар руу шууд залгаад ер нь бол эмчийн цаг авахаас илүү бас зөвлөгөө авч болно шүү дээ. Урьдчилсан байдлаар тийм би яг хойгвол хөдөлгөөний эсвэл хэдэн минутын дараа ирээч гэдэг юм уу тийм. Би тэгээд яг хоо нөгөө сая Батгүй эмч маань бараг хэлчлээд нэг хоёр бүлэгт нэгэн залуу хүмүүсийн тийм гэмтлүүд байж болж байна. Нөгөөх нь бол насны бас холбоотой гэмтлүүд байх нэ гэж тэ. Тэгэхээр насны холбоотой гэмтэл дээр одоо ингээл за хэдүүлээ эмчилгээ рүүгээ орё гэж бодъё л да. Одоо 50 өнгөрж байгаа хүн ер нь яаж эмчлэх вэ? Тэг магч ингээл шар тус төрхөөл янз бүрийн эмчилгээ байна шүү дээ. Тэ одоо хуваараа хийдэг
Та бол өөрөө мэдж байгаа шүү дээ хэмжтэй. Тэг яхаа зүгээр Ардын гэх юм уу одоо юуны имчилгээ гэх юм мэдгүй нэг тийм Монгол хүнд чинь нэг тийм өөртөө имч гэдэг тийм онол нь аягүй хөгжсөн юм шиг санагдаад байна шүү дээ. Өөрийгөө имчлээд байдаг. тэг яхаа манай Тэгэхээр энэ үений гэмтэл дээр болд юм уу тэгж? тэг яхаа болно л доо. Тэр чи ямар одоо үений маань өөрчлөлт ямар үе шатантай байна гэдгээс хамаарат одоо тэр янз бүрийн одоо ардын имчилгээнд бол болно. Яг зүгээр ганц анхаарах юм нь бол юу гэхээр хүмүүс бас аюу олон төрлийн юм үеийн дээрээ тавьдаг, наадаг. Эннээсээ болоод үеийнхээ гадна одоо арьсаа шархлуулдаг, түлдэг. Тэрнээсээ цаашлаад үений халдвар малдвар ус хүртэл тохиолдод байдаг. Тэгэхээр бол яг миний зүгээс хэлэхэд яг альва хэмээг одоо туршиж үзэх зүйл бас жоохон уус ууртай хандж явахгүй бол болохгүй хаа гэж. Яг нэг жишээ ярихад оюутан байхдаа би яг одоо бол тэмтэй таараг оюутан байхдаа нэг өвчтөнтэй таарсан тэр яасан гэхээр хөвдөг хүн яргуу тавиад боочих юм бол намтцдаг гэдэг нэг хүн хэлсэн байна л да. Тэгээд тэр хүн яасан гэхээр яргуу түүж өвчээд өвдгөн дээрээ тавиад боогод бүтэн 24 цаг болгоод хорсоол байсан. Тэгээд хорсоодын чинь идэж байгаа сайн болж байгаа гэд байлгаад байсан. Тэгээ гаргаад ирсэн хоноод нөгөөд боолт авсан яасан гэсэн чинь арсын төлцсөн байсан. Тэгээд бүр том шархалцсан байсан. Ийм хүртэл тохиолдод. Тэгэхээр бүр өвдгнөөсөө илүү бас арсны тэр чинь өвдний өвдөлт гэхээсээ илүү нөгөө шин юм үүсгэж чинь гэсэн. Одоо тарганы дос гээл байна те. Сүүл хамгийн энгийнээр сүүлийн дос түрхэл халуун гал дэх юм уу халуун өмнө. Ер нь бол ямар нэг төрлийн тос түрхээ тэр галмал дээдэг бол болно. Тэр бол одоо өөрт хүнд өөрт хашлахгүй бол тэр бол зүгээр. Зүгээр миний саний хэлсэн тэр яргуу гэдэг заав ус сүүлийн хүмүүс ингээл янз бүрийн хятад архийг янз бүрийнтэй хойлол басаа тавьдаг үрдэг гэл яг зүгээр. Тэр бол сайн мэдэхгүй бол анхааруулах гол юм. Нэг юм амжилтчийн амд амтсан хэрглэж бас өөртөө шинэ өвч үүсэх вэ. Тэрнээс бас сэргийлж явах хэрэгтэй шүү. Тэгэхээр ер нь бол жоохон ч өөрчлөсөн сэргийлж болох юм уу? Ер нь бол яг хөө тэр тос түрхээд халааж өрөөд гэдэг ч юм бол яг зүгээр альва юм одоо арьсаар чинь шимэгдээд тодорхой хэмжээний шин тижэл нь одоо тэр үений уутанд нэвтэрж орох бас боломжтой байхгүй. Тийм учраас бол яг 100% зөвлөлөө шингэний нэмэгдүүлж ин гэсэн. Ер нь аль 100% ямар ч үр дүнгүй гэж үгүйсэх юм бол байхгүй. Гол нь миний хэлэх юм бол өөрийнхөө одоо тэр өвчнөө ямар үе шатандаа байна. Тэрийг мэдэж аваад тэрэндээ тохирсон юм аа хийвэл болно. Нуухыг авах гад нүдээ сохолвоо гэдэг. Гэтэ ер нь бол одоо за 50 40 өнгөрөөл 50 өнгөрөөл хүний өвдөх магадлал өндөр гэвэл хэдэн наснаас эхэлж эмчэд үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй эсвэл өвдөхөөр нь очих хэрэгтэй юм уу? Тэгээ ер нь бол яг 45 наснаас дээш болоод ирэхээр заавал үзүүлэх гэхээс илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээнд авч хэрэгтэй. Нэгдүгээрт яг хөглөр одоо үений мөгөөрсний тэжээлүүд нь одоо глюкозамин хондорчин гэсэн тийм юмнууд хэрэгжилж эхлэх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт одоо үений одоо мөгөөрсний илэгдэл үүсэхдээ гол шалтгаан бол үений сул хөдөлгөөн гэж ярьсан тийм. Тэгэхээр нас ахаад ирэхээр хүмүүсийн булчин сулдаж эхэлдэг. Тэрнтэй холбоотойгоор үеинүүд маань одоо сул ганхаж одоо сул хөдөлж эхэлдэг. Тэрнтэй холбоотойгоор одоо нөгөө мөгөөсний илэгдлүүд үүсдэг. Тийм учраас 45-аас дээш насндаа бол аль болох одоо булчингийн хүч хангалах дасгал хөдөлгөөн. Гэхдээ дасгал хөдөлгөөнгийн хэлжингүүд актер нөгөө фитнес төчөөл хүнд юм өргөхөнд гол юм биш. Булчингийн хүчээс суллахгүй байхын тулд алхаж явах хэрэгтэй. Зүгээр гэрийн нөхцөлд хийдэг булчингийн дасгалууд байдаг. Тийм хийж явах хэрэгтэй. Энэ гэрийн нөхцөлийн булчингийн дасгалыг бол бид нэр гранмед эмнэлгээс асууж болно шүү дээ бас боломжтой. Манай нөхөн цэгийн хэмжлэгийн тасаг том тасаг гэж ажиллаж байгаа. За тэгвэл анар бас дараа сайн ярьж өгнө бас тийм хүмүүстэй олгох юм. Яг хөө тэгээд нөгөө өвдгөн дээрээ ингээл нэг мөлхөж байгаа юм шиг явж мавал бас нэг тийм аргууд байдаг ш. Тэрийг бол бас ач холбогдолтой юу. За ер нь өвдгөн дээр мөлхөдөг бол эсэргээрээ жоохон буруул гэж үздэг миний хувьд бол яагаад тэгэхээр өвдгөн дээр алхах нь одоо өвдгөлж явна гэдэг маань бол өвдөг болон тойгийн хооронд харьцаж байгаа ачааллыг нэмэгдүүлдэг. Энэтэй холбоотойгоор одоо өвдөг тойгны үе гэж байна л да. Тэр үеийг одоо муутгадаг, нөгөөс нэлэгдүүлдэг. Тэрнтэй холбоотойгоор бас өвдөлт үүсгэж эхэлдэг. Тэгэхээр ер нь бол тэр өвдөлдөг гэдэг бол тийм сайн арга хэмжээ бол биш ээ. Яг одоо ийм орчин үед бол эмнэлэг бол бас нэгдүгээр бидний хандах тусламжийн газар нөгөө талаасаа бас эдийн засгийн аягүй том асуудал бас шийдэж очих болчиход байна шүү дээ тийм. Тэгэхээр энэ ямар өртөг үнэтэй байх вэ? Одоо бол би нөгөө дараагийн нэлийн хүнд өвчлөлийн шатыг асууж байгаа гэсэн үг л дээ. Түрүүн бол энгийн одоо зөвлөж гэдэг юм уу нэг тийм бэрхтэлтэйсэн бол бүр нэг хагалгаанд орох хэвээр тийм байвал ямар процедураар явах хэвээр юм бэ? Одоо тэр хүн тэ
Яг манайх байхаа зүгээр хувийн имлэг учраас бас тодорхой хэмжээний өртөг бол байгаа. Гэхдээ одоо 19 оноос эхлээд бас нэг давуу тал нь юу болсон гэхээр манайх улсын эрүүл мэндийн даатгалаас бас өндөр өсөлттэй хагалгааны зарим нэг төрлүүдийг бас өөрснөө даатгалаар авах боломжтой болсон. Энэ дотор одоо өвдөд түүхний үе соёлох, мөн тэр нөгөө үений холбоосууд сэргийх хагалгаануудыг хийхэд даатгалынхаа хөнгөлтийг бас авах боломжтой болж байгаа. Тэгэхээр бас одоо эдийн засгийн хувьд бас хамаагүй хөнгөлөгдөж байгаа болов уу гэж бас бодож байна. Яг үн аншиг өнөөдөр ярихад арай эрт юм уу гэж бодож байна. Тэ шаардлагатай бол тэр мэдээллийг утсаар болон бусад авлахаар бол авч болох байх те. Тэгэхээр одоо өвчнийг ямар үнэлэх биш болно уу те. Өөртөө анхаарал хандуулах илүү чухал юм чинь те. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн манай Grand Med podcast бол өндөрлөх чиг рүүгээ явж байна. Тэгээд Батхүү эмчийг бас тэ үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр үений гэмтлийн нэлээд нарийн хэсгийг бид нэр ярьлаа. За ингээд хамгийн нэгдүгээрт бол би Батхүү эмч нар бас засан дээ. Хамгийн эхлээд бол би болгоомжлох ёстой гэдгийг л ойлголоо. Энэ бол хэрвээ хүндрүүл маш үнэтэй эмчилгээ болно. Юу ямар гэлээ хадна гэсэн тийм юу лээ хадна мэдслэн эмчилгээнүүд тэгэхээр энгийн хүний хувьд бол бас надад бол амар сонсож байна. Хадна эсвэл залгана гээл тийм тэгэхээр энэ юм руу бид нар орохгүй байхын тулд өнөөдрөөс өөрийгөө болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Хажууд байгаа хүмүүсээ хүүхдүүдээ маш болгоомжтой авч явах хэрэгтэй юм байна. Дараа нь бол хоёр дахь юм нь бол урьдчилан сэргийлэх бас дасгалууд хийж болох юм байна. За яг өөрийн мэддэг ардын арга бол байж болох юм. Гэхдээ илүү эмчтэй л холбогдох нь хамгийн чухал юм байна гэж би ойлголоо. Тэгэхээр өнөөдрийн бидний нэвтрүүлгийн одоо гол санаа бол ямар ч өвчлөлөөсөн эмчтэй холбогдоод зөвлөгөө аваад тэгэхээр Батхүү эмчүүглээ шинжилгээний үндэслэлтэй хандараа л гэж бид нар зөвлөгөө өгч байна. Тэгээд анарын хэлснээр одоо бол нөгөө онлайн бас холбогдож болно, уцаар холбогдож болно. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бол авах боломжтой. Одоо ер нь бол гэмтлийн үед үзүүлэх хамгийн анхны тусламжил хөдөлгөөнгүй байх нэгдүгээр, хоёрт нь бол заримдаа ингээл боож тэр хийсэн байдаг шүү дээ. Тийм юм бол яг миний саний хэлсэн мөчтийн хугарал гэмтлийн үед аль болох одоо гарт өөр байгаа зүйлээрээ чиг бариад боочих хэрэгтэй. Заавал одоо зориулт юм шиг чиг барьна гэдэг нь хоёр талд нь хатуу зүйл хийгээд хооронд нь холбоол хийх хэрэгтэй. Боохтой бол бас учиртай байхгүй л хамаагүй чанга буучвал бас нөгөө цэсний нээлтэнд боочтой. Тэгэхээр ерөөсөө гол юм нь хөдөлгөөнгөө л болох хэрэгтэй. Тэрнээс тэр боолтын чангас бол хамгийн энгийнээр бол хөдөлгөөнгөө болгоод эмчтэр ирчих юм бол бас амжилттай. Ингээл хөдөлгөөнгөө болгоод яаралтай Grand Med ирээрээ Батхүү эмчтэй уулзаарай. Ингээл зөвлөчгөө. За баярлалаа бүгд дэрнэ. Дээр нь нэрүүлэхийг хүсье. За баярлалаа. Grand Med podcast. Амьдралын шинэ хэм маягийг хэвшүүлээ.